сайн уу дараачийн Украинчуудаа цөмийн уран тэрэндээ анхаарлаа хандуулаач. Би та нарт хэлжсэн да тийм ээ. Монголчууд дараагийн Украин болох магадaltaй байна гэд би өчигдөр нэг пост оруулж исэн. Тэгтэл их баах олон тороолууд юм бичээд 9 хүн лайк тарж исэн. Би бүр хамаагүй гэдгээр ширэлсэн. Би энийг харж байхад та энийг би нэг өдрийн өмнө постлсон. Өнөөдөр 11 сарын 26 өчигдөр 25 болчихсон. Монгол улсыг дараагийн Украин болохоор чичирч байна. Цөмийн цэцэрлэг станц барихыг эсвүүцэж байна гэд. Тэгээд бахан тороолуудаа ашиглаад ингээд цөмийн цэцэрлэг станц ингээд барина гэд ингэж ийна гэд би ингээд хэлжсэн да. Бүхий дэг маш аюултай хамгийн аюултай мэт шаан нунтаг тэрнээс чинь болж хэрэг хятадд ахмал осууд дайрж орж ирнэ. Тэгээд тэр шар нунтаг юу цөмийн хаягдал гэдгээс чинь болоод орон удаан жил байгаа хүмүүс нь хорддог юм чам. За тэгээд ерөнхийдөө одоо би ингээд зүгээр ингээд харуулъя л да. Уран сууч ингээд би өмнө хийжсэн бичлэгнээсээ би яг харуулах гэдэг. Хүмүүс ингээд доргоо ингээд хар. За би энэ бичлэгийг би нууцлсан байгаа л яг тэгвэл хитрхээ энэ чинь чи жоохон хатуу гიშгэлсэн байна бойл гэсэн болохоор би энэ бичлэгийг би буцаагаад нууцлаад орхисон байгаа. Тэгээ би өнөөдөр би оронд нь би өөр бичлэг хийсэн. Ямар бичлэг хийсэн гэхлээр Хятад Орос наадгийн тороолууд монголчуудыг Орос Хятадын дайны дунд устгахаар улаан гэж нэг хийм бичлэг хийсэн байна. Тэгтэл яг энэ бичлэгийг хийж явах үед энэ эдгээр бичлэгүүд хийж явах үед энэ дээр энэ гонд одоо 3 цагийн постлогдсон гэж байгаа. Энэ пост орж ирээгүйсэн. Тэгээ би энэ постыг дүнгэсээ би оголж харлаа. За одоо байсан хүмүүсд тусалдаг ханган нийлүүлэгчийг зөвмөн зэвсэггүй байсан ч манай албан ёсны бай гэж үзнэ гэдэг ийм зүйлийг оруулсан байна. Өөрөөр хэлбэл бид өнөөдөр цөмийн энергийн тухай хуулинд өөрчлөлт оруулж өдөрт 18 вагон хөрөнгө хүчил газрын бүн рүү шахаж трансчуудад шар нунтгаар хангаж цөмийн засгийн түүхийн дээр хангаж өгснөхийн төлөө монголчууд бид нэр өнөөдөр цөмийн засгийн хохирогч болох ийм үе таалга нэгдэх асуудал цаан чинь явж шүү хүмүүдээ. Энэ өнөөдрийн асуудал биш ээ. Энэ 5 жил 10 жилийн дараа дэлхийн ертөнц хаашаа юу ч болж болно. Өнөөдөр мөнгөний төлөө өнөөдөр францчуудын өгнө гэсэн 330 сая долларын төлөө өхөн гатан явж байгаа энэ солиорлоо энэ засгийн газар энэ эрхэм мэдэлд хүрсэн этгээдүүд болиул яасан юм бэ? Түүгээр яваагааг үгээр дуудав гэж. Өнөөдөр Монголын баялаг гадагшаа урсах вагдаагүй. Өнөөдөр вагдаагүй. Газар солиорлоо тогсоогоо. за тэгээд Харин Монголын ард түмэн өнөөдөр энэ 100 мянган гарын үсэг за тэгээд энэ дээр гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Тэгээд гарын үсэг дээр нэрэгдээ 5 хүн зураад өгрөөд уриалж байна. Миний гол хэлэх гээд байгаа санаа нь юу юм гэхлээр энэ Франц юуны юг тэр энэ хин чин юу вэ ярихдаа 15 жилийн хугацаатай гэж хэлсэн баггүй юу? Мега төслүүдийг нь 15 жилийн хугацаатай гэж хэлсэн бол одоо бүр би 15 хамгийн урттай би 15 жил болох юм байна гэж бодож ирсэн бол энэ бүр эрт болоод эхлэх юм байна уу одоо? Энэ эрт болоод эхэлчих юм байна уу? Энэ дээр 15 жил гэж хэлэх юм бол энийг заавалч хийх ёстой. Өнөөдөр мөнгөний төлөө өнөөдөр францчуудын өгнө гэсэн 330 долларын төлөө өхөн гатан явж байгаа. Бараг 50 60 70 жилийн нэг олборлоод нэг сүртэй аюул маяг гараагүй энэ зүгээр цаанаа улс төрийн тоглолт PR троллууд их мэдсэн геополитикийн юм гарч магадгүй тий чадах юм бол энийг заавалч хийх ёстой. Тэгээ магадгүй хизээ нэгэн цагт Орос улстай хамтраад цөмийн цахилгаан станц шинэ үеийн цахилгаан станц Францыг НАТО гэх гэж өмнөх бичлэг дээр хэлээд байсан ийм учиртай шүү. Түүнээс биш эн чинь юу биш шүү, юу лээ. Оросын талтай Франц чинь НАТО-гийн талаас Оросын тал биш гэж хэлээдсэн ийм учиртай юм шүү өмнөх бичлэг дээр. Тэгээ одоо нэг иймэрхүү юм яригадаад байдаг. Үлгүй ямар нэгэн байдлаар юм гараад ирэх юм бол дэлбэрэхгүй тий гээд янз бүрийн амтан яалаа маалаа. За яг гол хэлэх гээд байгаа зүйл юу юм гэхлээр энэ гол хэлэх гээд байгаа асуудал юу юм гэхлээр Орос Украины дайн ерөнхийдөө наашлсан шиг бол биш ээ. Дараагийн Украин би монголчууд гэж би яг юу яаж хийсэн л дээ.
Энэ би хийсэн бичлэгээ би нэг бүтэн өдрийн өмнө хийсэн бичлэгээ нууцлцсан байгаа л да. Тэгээд би энэ бичлэгээ би одоо дахиж авахлаас тэг гол нь юу юм гэхээр урааныг бол эсрүүцэх шаардлагатай. Цөмийн цахилгаан станцыг эсрүүцэх шаардлагатай. Уран олборлтыг эсрүүцэх шаардлагатай. Ерөнхийдөө маш ойлгомжтой. Уран олборлоо хаягдлыг Монгол манай улс төрч давилгалт хийгдсэн хүмүүс дээр үд нэг Америкаас ч юм уу хинээс нь ч идэ урааныг авчираад хайж ийн гэдсэн. Тэгээ тэрнийх нь одоогоос нэг 10 20 жилийн өмнө 20 жилийн өмнө тийм цуврал дэгжсэн байхгүй юу. Тэгээ одоо тэр цувралын нь уул мөр нэг хаа нэг юм байгаа мэдэхгүй байна. Мэдээ сонин архив ухвал гарч иж магадгүй ч гэсэн одоо тэгээс суучих зав хүнд байгаа. Ер нь бол 20 жилийн өмнө тийм Америкийн уран хаягдлыг цахилгаан станцных нь цөмийн цахилгаан станцын хаягдлыг Монголд болж байна гэсэн. Тэгээ тэрнийх нь хорг хаягдал энд үүсээд ингэ яваад байгаа юм биш үү. Тэгээ энд ингээд малчид ингээд өхөж өргөдөд ингээд ин тентгүй ингээд яваад байгаа чиж магадгүй аль эсвэл саяхны ч асуудал байж магад. Саяхан бас алтны угаасаа дорногой амиг чинь угаасаа алтны муурхаар дүүцсэн шүү дээ. Ер нь хятадууд нөгөө хаа явсан газараа баглагтай гэчээр Монгол их орныг нэг огт хайрлахгүй гэдэг. Тэдний хийж байгаа зүйл юу юм гэхээр зүгээр устгах, зөөрүүлэх одоо усгүй болгоод нэг байгаль ихтлийг ухах тусмал газрын байгалийн гайхамшиг их болно шүү дээ. Дэлхий сүргэн шүү дээ. Ер нь бол ингээд дандаа ингээд нэг ард иргэдүүд л ингээд нэг тэмцэл бийж идэг. Сошиал нөгөө нэг юунууд нь болохоор чинь нөгөө юу гэдэг вүлээ. Нөгөө улс төрчид нь болохоор нөгөө сошиал инфлюенсер гэдэг олон дагагчтай нөгөө нэг юм ярьдаг тэр хүмүүс ингээд худалдаад авчдаг. Үдсээ ихэнх нь. Тэгээ худалдаж авчаад дандаа янз бүр юм яриулж яадаг. Урд нэг ямар пикчер үлээ тэрнгээ чинь бас нэг усны тухай бас нэг юм ярьсан шүү дээ. Аз улч тэр миний нэг үздэг цуг гэсэн чинь тэр усны тухай юм оруулахаа би бүр хичнээн өөгээд урам уурчсэн чи аз улч нөгөө усны тухай бичлэгээ устгасан байсан. Тэгээд чи ингээд Монголын агаалan амчид ингээд хохироол бич шүү дээ. Дараа чи Украин болох магадлал өндөр л биш үү. Тэгээд цөмийн цахилгаан станц байр битгий шаамаа гэд навдрууд чинь Оросын тороол юу мэдрэл өстой юм нэ. Намайг чинь өстой хэлэхгүйгээр л одоо сошиалор одоо доромжилж байгаа шүү дээ хүмүүс. Оросын тороол мэдрэл юу нэ. Сонь юм ярихын тэгээд жоохон утга учиртай байл та нэгийг та нар жоохон утга учиртай тэгээд жоохон байгальд их дэлхийдээ жоохон хайр гамтаа хандаад жоохон юм аваад хүн ардаад жоохон илэгтэй байхгүй мó та нар. Тэгэл би л болж ийл болоо мөнгө л олж ийл болоо дайм болж ийл хамаагүй гэл ард иргэд ямарч хамаагүй гэл дараад нэг өдөр ард иргэд өглөө гэж одоо дараад нь улс төрчид өөрснөө үгүй шүү дээ та нар. Та нарыг бусад гадаадын улс орны хүмүүс бодохоо та нарыг бодохгүй шүү. Та нарыг ахаад боглол болгоно шүү дээ. Та нар ахаал яг Монголын ард түмэнтэй адилхан ядраал зүдрээл бусдаас доогуур л юм шүү дээ. Улс төрчид өрдөөсөө юм олохгүй. Энэ хүмүүс өрдөөсөө юм ойлгохгүй. Юм өрдөөсөө одоо тэгээд дараагийн Украин хэрэг болохгүйг юм бол энэ юмнууд нь гарын үсэг хүмүүсийн зураад өгчөөрэй хүмүүсээ. Тэгээд би энэ ч бас гарын үсэг зурах гал одоо хаана яаж гарын үсэг зурдсан болоо гэж хайгаал бийж ин тэгээд. За тэгээд өнөөдөр чи 2024 оны 11 сарын 26 болж байна. За тэгээд энэ үргээ зэмжлэгээ дуусгаа. Ер нь бол цөмийн цахилгаан станц барина гэдэг чинь өөрөө шар нутаг үйлдвэрлэдэг болчихж байгаа. Тэр шар нутаг чинь өөрөө цөмийн бөмбөг хийдэг болчих юм. Тэгэхээр тэгээд миний харж байгаа ер нь заавал тэгээд тэр ураантай хог хаягдaltaа юм ингээд бариад ингээд тэгээд миний харж байгаа бол цөмийн одоо юу гэдгийг зүгээр нэг одоо юу гэдгийг цөмийн цахилгаан станц гэдэг чинь өөрөө сүртээс авсагдж байгаа шүү дээ ард иргэдийн тархинд. Тэгвэл цөмийн пуужинг хийдэг юм шарнуудгаар нь хийдэг. Тэгвэн гол чинь энэнгээр дагпалаад далимтуулаад Орос хятад хоёр дайрж орж ирэх бас магадaltaй шүү дээ угаасаа. Би тэгж бодож байгаа. Би тэгж таамаглаж байгаа би. Угаасаа зүгээр НАТО-д дискснийхэн төлөө дайрж исэн хүмүүс. Тэгээ юу гэдэг вүлээ? Нөгөө нэг юу яжсэн шүү дээ нөгөө нэг
манай Монголын ардсан нам гарч ирээд НАТО гэдэг ингээд ойлгох юм бол яг нэг НАТО гэдэг нөөвар гэж утнахан гарч ирээд мэдэрхэх юм бол тэгээд дараагийн Украин болоход их хэсдэггүй шүү дээ. Яг түрүүчийн 4 жилийн хугацаанд чинь ардсан нам гарсан бол магадгүй аль хэзээний Украинтай адилхан байдалд орсон байгааг үүсэхгүй Монгол улс. Хятад Орос хоёр талаас нь хувааж эзэгнгээд бүр ингээд хүн ард нүхэд бүр гачин болж иж магадгүй. Тэгээд тэгээд ардын нам дээр гарсныхаа шангаар бүр нөгөө хятад чинь аваад бүр хятадын талд улс төрд нь төрчт нь үйлчлээд бүр гачин боллоо л та. За тэгээ яадаг ч юм аа мөлий дээ. За тэгээ энэ үргээд бичлэгээ дуусгая. Монголчууд бид одоо юу гэдгийг те. Энэ юмд нь гарынхаа үсгийг зураад энэ утас руу нь холбогдоод энэ нэвийн хүч их нутгийн төлөө те нэг иймэрхүү юм байдгийн байна. Тэгээд нэг иймэрхүү юмд нь нэг тодорхой хэмжээнд бас нэг гарынхаа үсгийг зураад өгчихгүй дөө тэгээд. Миний харж байгаа бол зүгээр дайн эхлүүлээгүй зүгээр жижиг шалтгаан багт болно шүү дээ. Тэр шалтгаан зүгээр цөмийн гэдэг жоохон аюултай сүртэй үг багт болно. Миний харж байгаа. Заавал тийм цахилгаан станц нөө пуучин байна уу? Ер нь тэгээд ээж их хүн амттай улсууд миний бодлоор цөмийн бууч байна. Манад нарны цахилгаан станц барьчих болдгоо юм. Айс ус нь одоо юу гэдгийг нүүрс өөрснөө маш ихтэй жиж зүгээр нүүрсний цахилгаан станцаа яг ашиглаад иж болдгоо юм. Нүүрсний цахилгаан станцаа нэг хэсэгтээ ажиллаж байгаа л тэгэл жоохон хүчээж ирэхлээр нарны цахилгаан станц хоттой аваачаал 50 үз. Тэр хятадуудын тэр алтан уурхаа тэр газруудын бүгдийн цахилгаан станцаар хангадаг юм биш үү та нар. Тэр газ Улаанбаатар хоттой албаар ядууруулал хүн амын геноцид хийх гэж байгаа юм шиг утаанд нь агаад тэр зайлсангийн дижээс нь уснаас нь хүнд металл илээл энэчнээс нь махнаас нь хятадууд эзэгнэл махнаас нь хорт бодис илрээл тэгээд нөгөө өстой итгүй одоо юу ч болоод байгаа юм өстой амар юм болчихлоо. Тэгээд цаашдаа яах юм байгаа юм өстой бүү мэд. Өстой бурхан л мэдэх баг. Ер нь бол остой болоод эхэлчлээ. Тэгэхээр гол нь бид нэр одоо яах ёстой юм гэхээр энэ төслийг мэдээж зогсоогоод тэгээд нөгөө Оросуудын нэг байнаас нь холдоод Орос хятадын байнаас холж ижил монголчууд нэг сайхан амьдрах байх та. Тэгэхгүй бол тэгэл бүгдээрээ сүрчтэй, бүгдээрээ зов юм шүү дээ. Тэг хүн дараачийн Украин болгох тэр хүмүүс нэг зөвлөөр бодсон. Би тэгээд яг үг нь миний хэлж байгаа үг арай хатуудсан гэж магадгүй гэж бол би яг нуусчлаа комментууд нь харагддаг юм л да. Түүнээс намайг бол троол мороол юу гэнэ солиор бодсон хүмүүс. Одоо энэ нэг үзэж байгаа болох үү гэдэг. За тэгээд энэ үрээд нэмшлээ цаслаа. Ер нь бол биш дээ. Олон жил тэнцэн байгаа хүмүүс л хорддог байхгүй юу миний харж байгаа. Чи чинь 50 60 70 жил эхний нэг үгүй зүгээр нэг жил байхад хүн хордно. Нэг жилээс дээш тэгэл 2 3 жил босгоно тэгвэл хүн хордол эхэлнэ. Тэгэл хэдэн жилийн дараа нэг хорд тавтартай болоод үхий штэ. Чинь нэг удаа ойртоод гарахад цөмийн Чернобыль руу тэнцээ чинь дэлбэрсэн ус зүгээр нэг удаа жоохон ойртоод гарахад 10 жилээр нас нь багасч исэн бол канон дээр нь бэлсэн штэ. Нөгөө газрын өрс рүү чинь нөгөө нэг юу шиг чингээчдэг гэж байна шүү дээ. Шар урааны чинь олборлохын тулд юу шингээчдэг юм байна та. Гачин яриад чинь нөгөө хөхрөм газар руу шингээчдэг. Тэгээ ус мус бүгд байхгүй бузартай хийчихдээ юм шүү. Бүр бүгдийг балертуулаад бүр бохирдуулаад бүр гачин болгоо хийчихдээ юм шүү. Тэгин мөнгө олох гэдэг энэ улс төрчид хүн амаа цөөлөх одоо бодлогоодыг дэмждэг одоо тэдгээр улс төрчдийн гар хөл аль хэзээ болцсон юм бах та гэж би бүр сүлдө хардаад тах юм. Тэгээ юу ч болж магадгүй шүү монголчуудаа ер нь бэлтгэлтэй байгаа гэж хэлээд энэ яриа өндөрлөө.